За мэдээж хэрэг Хятадын уран зохиолын тухай ярихын тулд Люсиний уран бүтээлийг ярих хэрэгтэй. За Люсин буюу жинхэнэ нэр нь Чо Жоу Шу Чин Рин гэдэг нэртэй хүн байт юм байна. За энэ хүн уран бүтээлч нь бол Хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч юм хүн байгаа. За хуучны түшинлийн гэр бүл төрж багаас бичиг эрдэмт бол боловсрсон. За бага хойд эцэг нь өвдөж гэр бүлийн ядуурсан тул дутагдах, гачигдахын зовлон амсагч Хятадын түшинлийн удламжилт шалгалтанд орсноос татгалзаж байсан энэ байдлаас болоо. За харин Нанжин хотын англи сургуульд зам тээвэр уул уурхай төмөр замын мэргэжлэр сурч англи, герман хэл үзэж 1902 онд Японд анагаахын мэргэжлэр суралцаж ард түмнийхээ дорой буруу байгаа шалтгааныг эрүүл мэндийн шалтгаанд бус оюун санааны хоосролтой холбоонд болгон иргэнийг гэгээрүүлэх чиглэлтэй бол уран сайхны нийтлэлүүдээ энэ үеэс бичиж эхэлсэн. За ингээд дараагийн уран бүтээлч бол Мо Ян байгаа. За Нанжин шинэ үеийн уран зохиолд 2012 он буюу түүхэн тэмдэглэлт жил болсон. Энэ нь бол Мо Ян анхлан дэлхийн цогт эрдэмтэн айлбарт Нобелийн нэрэмжит уран зохиолын салбарын шагналыг хүртсэн явдал. Мо Яны бичлэгийн арга найруулгыг хийв үзэгдэл реализм буюу шидэт реализм хэмээн тодорхойлж ирсэн. Эртний үлгэр домон хууч яриа, шашны зам бол ургалах ёсон, үндэсний уламжлалт ёс заншил, түүх уран сайхны мэдлэгийн элементүүдийг орчин үе буюу хүний эгэл амьдралтай шүтэлцүүлэн уралдаг онцлогтой бол судлаачид тэмдэглэсэн байдаг. За Мо Яны дүрслэх арга барил, уран сайхны илэрхийлэл, сэтгэлгээний галбар, бичлэгийн хэв маягийн балар эртний домог, үлгэр туйр, ардын төс, түүхэн бодит байр, орчин цагийн Хятадын нийгмийн өнөөгийн амьдралын үзэгдлүүдтэй бол нэгт нарын холбож хослуулдаг хий үзэгдлийн буюу реалист сэтгэлгээг харуулдаг ийм арга барилаар бас зохиолоо бичдэг өрөндийн судлаачтай бол гэдгийг өрөндийн судлаачид бас тодорхойлж өгч байгаа. За бид бүхэн 20 дугаар зууны Хятадын уран зохиолын тухай үзсэн. Тэгэхээр та бүхэн семинарын хичээлдээ Хятадын уран зохиол тэр дундаа 20 дугаар зууны Хятадын уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг хэмээн лекцэн дээр үзсэн Люсиний уран бүтээл болон Мо Яны зэрэг уран бүтээлүүдээс сонгон за мөн эдгээр зохиолчдын амьдрал, түүх, уран бүтээл, бичлэгийн өнгө оёс тийм ээ. За гэдгийг бичлэгийн өнгө оёсныг нь бол судлаж за тэдгээрийн бүтээлүүдээр тулгуурлан хичээл даалгаврыг үүсгэх байгаа. За ингээд өмнөх хичээлдэр бид нэр Хятадын уран зохиолын тухай үзсэн. За тэр дундаа бол 20 дугаар зууны Хятадын уран зохиол болон Хятадын уран зохиолын гол төлөөлөгчтэй танилцсан болол өнөөдрийн хичээлээрээ 20 дугаар зууны Японы уран зохиолтой танилцсанаа. За 19 дугаар зууны сүүл хагасаас Японы соёл, урлаг, Конфуцийн суртал Хятадын уран зохиолын хүчтэй нөлөөнөөс ангижиж хөрөнгөний байгууллын үеийн уран зохиолын хэв маяг руу шилжих тохироо бол Мэйжийн хувьсгалаар тавигдсан гэж үзэж байгаа. 19 дугаар зууны төгсгөл 20 дугаар зууны ихэнх үеийн Оросын зохиолоос Достоевский болон Гончаров, за Чехов, Горки нарын зохиолыг энэ үед Японд бол ихээр орчуулж, за өрөндөөс Голланд болон Европын бусад ард түмнүүдийн урлаг, уран зохиолтой ойр танилцснаар Японы уран зохиолын хөгжлийн орчин үе буюу модерн уран зохиол нь эхэлсэн гэж үздэг. За энэ үеийг бол бас төгчдөж бас зохион тэмдэглэсэн байдаг. За 20 дугаар зууны 20-ад оноос Оросын Октябрийн хувьсгалын нөлөөгөөр Японд ажилчны хөдөлгөөн идэвхжиж улмаар Японы пролетар уран зохиол мэдээлж Хаяма Йосики, Фужимори Секити, Такукара Теру, Заябаши Такежи болон Такунага Суоно нарын гол төлөөлөгчид ялгаран гарч эхэлсэн. Тэд бүх Японы пролетар урлагийн холбоог байгуулан үзэл санааг нэгт зохиолчд нэгдсэн байдаг. Энэ чиглэлийн оюун санааны удирдагч, нэрч хүмжлэгч нь бол Курихара Корохито хэмээх хувьсгалт уран зохиолын онол гойзон үзлийн үнцийг боловсруулснаар бол Японы театр, жүжигний урлагт томоохон шинжилгээ хийсэн байдаг. За мэдээж хэрэг 20 дугаар зууны уран зохиолын тухай ярьж байгаа хэдий боловч за бас өмнөх үеийн уран зохиол Японы урлаг уран зохиолын тухай бас дуртах зүйтэй байгаа. Ингийн тулд бол 1920-аас 30-аад онд Японы уран зохиолч шинэ романтизм, шинэ гуманист үзэл санааны суурийг эрчимтэй дэлгэрч, эрчимтэй энэ урлалцсан сургуулийг үндэслэн байгуулсан хүн
бол нэгсэндээ одоо энэ үеийн уран зохиолын үндсийг одоо тавьсан хүн бол Акутагава Сеганаяа хэмээх хүмүүс байна. Энэ чиглэлийг одоо Маямото Юриход хэрэгжилж 1930-аас 40 оны үед бол фашизм буюу шовинизм, за Япон милитаризмыг одоо үзлийг идэвхжүүлж дэлхийн 2 дугаар дайнд ялагдсны дараа уламжлалт болон ардчилсан уран зохиолын буюу Сенкохо хэмээх дайны дараах бүлэг бүрдэлтэнд төлөвшөж ирсэн. Тэгэхээр түүнд хуучны зохиолчдын зэрэгцээ туршлага багтаа шин залуу уран бүтээлчид уран зохиолын ертөнцид олноор ирж ирсэн нь олон зууны уламжтай роман бичлэг томоохон шинтгэлийг авч үзсэн. Шинтгэл болж үзсэн гэж үздэг. За үүн бол Таниказа Зүниторо эмээ хөвсгөр цагаан, Ясунарэ Кавабатагийн мянган тогруу хуучин нийслэл төвс бүтээлүүд нь Японы уран зохиолд шин замыг нээж шин Нихон Бункаке буюу 1945 онд бичигдсэн шинэ Японы уран зохиолын нийгэмлэг байгуулагдсан Тойс уянгаж үжигийн зохиолчдыг нэгтгэсэн нь энэ 20 дугаар зууны Японы уран зохиолд бол томоохон үндслийг тавьсан.